TV8+ сурвалжлах групп та бүхэнд дараагийн нэг сурвалжлах хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр TV8+ за шөнийн төлөөрөө та бүхэнд бас сав массажны газруудын үйл ажиллагаатай та бүхнийг бол цаг тохиолдолд танилцуулж за тэнд хэрхэн үйл ажиллагаа явагддаг, хууль бус бие үнэлэлт явагддаг талаар та бүхэнд мэдээллүүдийг өгч байсан. За тэгвэл Лантун дөхөө хэмээх Facebook пэйж группийн хамт олон бас сав массаж за тэр дундаа сүүлийн үед манай дэлгэрээд байгаа гулган массажны талаар мэдээллийг бол та бүхэнд өгч за гулган массажтай хатуу тэмцэхээ мэдгдсэн юм зүйлсийг бол за Facebook группээр дамжуулан бол үзэгч та бүхэнд хүргэж байсан баха. Сав массажист гэдэг нэршлийн дор садар самуудад тэмцэх тухай хуулийг зөрчсөн тохиолдлуудыг бид та бүхэнд мэдээлсээр ирсэн. За тэгвэл сүүлийн үед манай улсад нэршлээ өөрчилж гулган массаж нэрээр бие үнэлэлт явагдаж байгаагч олон нийт мэдэж байгаа хаа. Тэгвэл энэ хууль бус үйлдэлтэй тэмцэхийг Лантун дөхөө төрийн бус байгууллагын залуус уриалж за бид хамтарч ажиллагаар болсон юм. Дараах сурвалжлагад анхаарлаа хандуулна. За маргааш өглөө 9 цагаас эхлээд Лантун дөхөө төрийн бус байгууллагаас гулган массаж нэрэн дор явагдаж байгаа бэлгийн мүжлэгийг таслан зогсооны нэртэй ийм үйл ажиллагааг явуулж эхлэж байна. Тэгээд массаж гэдэг нэрэн дээр одоо маш олон төрлийн гэмт хэргийн чанартай бага насны, өсвөр насны охтуудыг одоо садар самуунд уруу татсан хүчээр биеийг нь үнэлүүлсэн одоо иймэрхүү гэмт хэрэгүүд бол гараад олон жил болж байгаа. Тэгсэн ч гэсэн одоо хүртэл засрахгүй байсаар байгаа. Тийм учраас ер нь бол бас залуучууд хөдлөөд үүний эсрэг нэг тийм нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Массаж гэсэн зарын дагуу ярьж байна л да. Хаана гэдэг газар юм бол? Фермсэ? За. Гаранда? За ямар төрлийн массажууд байгаа л? Ямар? Гулган массаж байгаа юу? Бага. Тэр нь ямар үнэтэй? 40,000. За өөр тусгай үйлчлэг байгаа юу? Гулган массаж бол байна гэж байна. Одоо гулгай гэдэг үгээ хэрэглэхээ болоод шууд зүгээр массаж гэж явдаг болчих. Хэрэгтэй шаардлага нь байгаа болохоор нууц нэршлийн дор бие үнэлэх хууль бус үйлдэл гарсаар байгааг үзэгч та бүхэн мэдэж байгаах. За үүнийгээ даган бэлгийн замын халдвар төвчин ихсэж залуусын сэтгэлгээнд доголдол орсоор байгаамаа. Учир нь ийм газар өршөлсөөр байхад хууль бус ажлын байр нэмэгдэж охид бүсгүүчүүд маань босромог аргаар амархан мөнгө олох гэсэн тэмүүлэлтэй болж ухаанд нь ухны шиг үүрлэж байгаа гэхэд хэлсдэхгүй маа. Манай улсын хуулинд бие үнэлэх нь хүнд гэмт хэрэгт тооцогддог. За түүнийг өөгшүүлж орон байр нөхцлөөр нь хангах нь хууль бус үйлдэлийг хөвгөлн дэмжиж байгаа учраас замбраага алдахаас өмнө энэ асуудалтай тэмцэх ёстой гэдгийг уламжилж байна.